Сайн байцгаана уу? Метокийн машин дугаар та бүхэндээ хүргэх гэж байна. За намайг Ариуна гэдэг их барих эмэгтэйчүүдийн эмч, эмбриологч буюу өр хөврөл судлаач мэрэгчлээ хүн байна. За яг хуу өмнөх дугааруудад бас эмчин зөндөө дурдчихсэн те. Эмэгтэй хүн бол ингээд хэмээн жирэмслээд, эрүүл саруул одоо хүүхдэд төрүүлэхийн тулд маш олон эргэтэн тогтолцоо системүүд бол оролцож байдаг. Угаасаа хүний бие махбодын эргэтэн системүүд гэдэг бол хоорондоо дандаа ийм үйл ажиллагаанд холбоотой ийм нэгдмэл ийм зүйл байдаа гэж хэлжсэн. За түүний нэгэн айдал нөхөн өрчгөд нэг чухал эргэтэн тогтолцоо бол оролцдог. За энэ бол дотор шүүрлийн эргэтэн тогтолцоо. Тэр тусмаа бамбайн үйл ажиллагааг өнөөдөр та бүхэндээ илүү дэлгэрэнгүй тайлбарж өгөх гэж байна. За бамбай булчирхайг ер нь бол сонсоогүй хүн байхгүй бах. За тэр маань нэг жижигхэн эргэтэн байдаг. За энэ түүнх буюу те дууны хэсгийн доор ингээд хоолойны урталт хэсэгт ингээд байрладаг ийм эрвээхий хэлбэртэй жижиг эргэтэн байгаа. За нэг 40-60 г орчим хэмжээтэй жинтэй гэж үздэг. За энэ маань болохоор маш чухал одоо даавруудыг ялгаруулдаг. За бамбайн дааврын үйл ажиллагаа бол маш чухал. Бүх эргэтэн тогтолцоо, бүх эдисийн төвшөнд бол оролцож идэг. Хүний биеийн бодисын солилцоо, нейрог үүсэлт, за тэгээд тархины үйл ажиллагаа, дулааны зохицуулалт, өсөлт хөгжил гэд бүх юмд оролцож идэг ийм чухал даавар байгаа. За энэ маань болохоор энэ байгаа бамбай булчирхай одоо эдүүдээс ялгараад цусаар эргэлдээд тэгээд ингээд бүх эргэтэн тогтолцоонд ингээд хурц ажилтдаг. За ингээд тодорхой давтамжтайгаар ингээд байнга цус руу бамбайн даавраа ялгаруулж идэг байна. За яг бамбайн дааврын удирдлага их төв нь бол тархи байдаг. Нөгөө бид нар өндгөшний үйл ажиллагааг захирдаг төв нь өнчин тархинд байдаг гэсэн шүү дээ. За бамбайн дааврын үйл ажиллагааг ч гэсэн өнчин тархи зохицуулна. Өнчин тархины даавар ялгарлаа, бамбайн үйл ажиллагааг идэвхжүүллээ, бамбайн даавар ялгарлаа. Эргээ ялгарсан бамбайн даавар нь би ялгарсан шүү гэдэг тохиог тархиндаа өглөө, тархины тэр даавар одоо доктортой хэмжээнд хүрлээч гэдэг юм уу. Ингээ хоорондоо ингээд харилцан хамааралтай үйл ажиллагаа явуулж идэг гэсэн. Тэгэхээр энэ үйл ажиллагааны аль нэгэнд нь лаалдаглах юм бол бамбай үйл ажиллагааны доголдол үүснэ гэж ойлгож байна. За ер нь дотоод шүүрэл бол бас их сонирхолтой ийм тогтолцоо байдаг. Ер нь бол яг уу дааврууд нь ихсэн, эсвэл дааврууд нь буурна гэдэг ойлголт байдаг гэдэг одоо ойлгочих болно гэсэн үг байна. Өөрөөр хэлэх юм бол дотоод шүүрлийн өвчнүүд нь нэг үл тэр дотоод шүүрлийн эргэтнүүдээс ялгарч байгаа дааврууд ихсний улмаас үүсдэг, эсвэл дутагдаад багассны улмаас үүсдэг гэсэн үг. Хэрвээ тэр дутагдаад байгаа дааврыг өгчих юм бол эсвэл ихсээд байгаа дааврыг дарангуулчих юм бол ерөнхийдөө дотоод шүүрлийн эмгэгүүд бол ингээд засардаг гэж бас ойлгож байна. Яг уу гэхдээ энэ бол хэлбэрчээсээ ойлголт мэдээж жоохон төвхтэй зүйлсүүд бол байгаа. Гэхдээ ерөнхийдөө тэр балансыг л хадгалах хэрэгтэй байна. За тэгэнгүүт бамбайн даавар бас дутагдж болно, бас ихсэж болно. За ямар үед бас хэвийн үед одоо ихсдэг вэ гэхлээр жишээлх юм бол хүн одоо ингээд даарах үед даарах үед биеийн дулааныг ингэж нэмэгдүүлж зохицуулах зорилготой бамбайн дааврууд ихсэж болно. За эрчимтэй өсөлт хөгжлийн үед өсөлтийн үед бас бамбайн дааврууд эргэцээ нэмэгдэж болно. За мөн жирэмсэн болсон үед. За нөгөө нэг хөөрхөн ганцхан одоо эсэс чи ингээл олон тооны эсүүдтэй бүхэл бүтэн хүн бий болохын тулд маш одоо эрчимтэй бодисын солилцоо тэнд явагдаж байдаг. Тэгэхээр тэр бодисын солилцооны эрчмийг хангахын тулд бамбайн дааврын үйл ажиллагаа ихсэж өгдөг байна. Өөрөөр хэлэх юм бол тэр ачааллыг даах юм бол бамбай маань үйл ажиллагаагаа ихсгээд тэр даавруудаа цуснд их хэмжээгээр ялгаруулдаг гэсэн. За иймэрхүү ийм физиологийн нөхцөл байдлын үед бол дааврууд ихсэж болно. За бусад үед бол ихсэх юм бол энэ бол бас эмгэг үүсгэх юм эрсдэлтэй байгаа. За насан турсан эмэгтэйчүүдийн нийт 14% нь бол ер нь бамбай эмгэг тохиолддгоо гэж үздэг. Тэгээд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд бас ийм тохиолдол хандлагатай байдаг. Ер нь бол нөхөн өрчгөө насны дотоод шүүрлийн одоо зөнхлөн тохиолдох хэмжээний нэг нь бол энэ бамбай эмгэг байдаа гэж үздэг. За яг бамбай эмгэгийн одоо яг энэ жирэмсэн болох процесс, хүүхэд амжилттай тээх процесс нөлөөллийн талаар судалсан бол маш том судалгаанууд байдаг. За эхний ээлжинд хэдүүлээ нөгөө гипертиреодизм гэж нэрлэдэг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол бамбайн даавар ихсний улмаас хүнд ямар өөрчлөлт гарч болох вэ гэдэг талаар баг зэрэг дурдъя. За
энэ үед болохоор ерөнхийдөө нөгөө бодисын солилцооны эрчмийг хангаж идэг гэсэн шүү дээ. Тийм учраас тэр талын завирууд гарч ирнэ гэсэн үг. За одоо зүрхтэлсэн, гар чичирнэ. За тэгээд ингээ хүс гарна, ууртай, зочимтгой юм болно. За туурна гэдэг ч юм уу. За тэгээд гүйлгэх, суулгах. За тэгээд хэрвээ дутагдал маань гүнзгийрх юм бол хэдүүлээ мэдэн шүү дээ. Бамбаатай гэдэг хүмүүс яриад дээ. Ингээд хүзүүн томроод нүд нь ингээд бүлтийгээд ингээд гараад ирдэг. Ийм ингээд одоо шинж тэмдгүүд бол илэрдэг. Тэгэхээр эдгээр шинж тэмдгүүд маань нэлээд хүнд ийм одоо юу гэдгийг мэдэгдэхүйц өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөх үз ийм одоо юу гэдгийг нэлээд ийм хурц шинжүүд гэх юм уу. Одоо ингээ хүн ингээл байнга зүрхэн дэлсээл ингээл ах юм бол бас ингээл хүү эн чинь би яач ваа гэд ингээд имж танддаг ч юм уу. Ер нь бол ийм илрүүлэх боломжтой нэлийн тод шинж тэмдгүүдэд илэрдэг ийм өөрчлөлт байдаг. За энэ бол эрэгтэйчдэр, эмэгтэйчдэр бас өргөдлийн нөлөө бол байдаг. Гэхдээ дутагдлаасаа арай бага гэх юм уу. Ер нь бол ихэвчлэн нөгөө биений юмны мөчлөг алдагдах байдлаар илэрдэг. Хэрвээ гэхдээ даавраа зохицуулаад, бамбайн даавраа бууруулад ингээ хэвийн хэмжээнд үрчих юм бол биений юмны мөчлөгийн алдагдлын төр нь ерөнхийдөө ингээ засраад явчих боломжтой. Ийм өөрчлөлт байгаа. За харин хамгийн жоохон төвхтэй нэлээд анхаарал татдаг нөхөрч эмчнэр бас анхаарч үздэг энэ зүйл бол эсрэгээрээ дутагдал нь байдаг. За дутагдлын үеийн шинж тэмдгүүд болохоор яадаг вэ гэхээр ерөнхийдөө нэлээд ийм олон эмгэгүүдийн үед бас ингэж илэрч болдог юм түгээмэл шинжүүд байдаг. За тэгэнгүүт нэг амар одоо жишээлбэл жоохон ингэ ядраад л тэ амархан жоохон ядраад байна гэдэг шинж байлаа гэж бодъё. За хүмүүс маань нэг их тоодгүй штэ ойрын үед жоохон ядраад энэ даа гэдэг болохоос биш энэ ямар нэг юм гинэ шинж үж магадгүй гэж ер нь хүлээж авдаггүй байна. За жоохон ядарч болно. За жоохон юм ингээ мартамхай болж болно. За сэтгэл жоохон ингээ гутарч болно, аргуудаж болно. За нүүр одоо зовх жоохон ингээд пимбигээд хавнаад байгаа юм шиг мэдрэмж төрж болно. Жоохон жин нэмээд байгаа юм шиг мэдэгдэж болно. За зарим тохиолдолд гарын үзүүрүүд ингээ бадаараад чимчигнэх мэдрэмж төрж болно. Өтгөн хатаж болно. Ер нь жоохон ингээд амархан бэрхгээд даарах гээд байгаа юм шиг мэдрэмж төрж болно. За ус уунах, хайр сугуур ашигч гэдэг юм. Ингээ ерөнхийдөө нөгөө энэ шинж тэмдгүүдийг үзэх юм бол хүмүүс нэг их айхтар юугдсан байна да гэж бодохооргүй шинж тэмдгүүд байгаа зү тэ. Одоо ингээл түрүүн бол ихтцэн үед ингээл зүрх мөрөгдөлсөөл хөл сасгараал нэг л тухгүй байгаал ч юу болов гэд имжид хандахаар ийм шинж тэмдгүүд байхад дутагдлын үеийн энэ шинж тэмдгүүд бол ерөнхийдөө бас хүмүүс төдийлнийх анзаараад шууд имжид очиод байхааргүй ийм шинж тэмдгүүд байдаг. За тийм ч учраас ер нь бол баг зэргийн одоо шинж тэмдэг илэрч байгаа дутагдлыг бол хүмүүс нэг их тоохгүй яваад байдаг. Тэгж жаад яг өргөдлийн эмчт ч юм уу хандах үеэрээ мэддэг тохиолдол байгаа. За эсвэл зарим одоо тохиолдолд болохоор бамбайн дааврын бууралт нь зөвхөн шинжилгээгээр мэдэгддэг. Тэрнээс subclinical буюу одоо эмнэлзүүд нэг төдийлөн шинж тэмдэг илэрдэггүй мөртлөө шинжилгээгээр үзэхээр даавар нь багассан байгаад байдаг. Ийм тохиолдлууд байж болдог гэсэн. Тэгэхээр яг үнэхээр дутагдал байна уугүй юу гэдгийг бол мэргэжлийн эмчнэр цэсний шинжилгээ бусад одоо эмнэлзүүн шинжүүдтэй авсарч агаад ингээд тавих боломжтой байдаг. За тэгвэл энэхүү одоо бамбайн дааврын дутагдал нөхөн өрчгүүд яаж нөлөөлдөг юм бэ гэдгийг тайлбарлая. За нэгдүгээрт бол биений юмны мөчлөг алдагдчих болно. Нөгөө хилээдээс өнчин тарихны өндгөвчний хоорондын даавруудын уялдаа холбоо зохицол тэр зүйлд нөлөөснөөс болоод биений юмны мөчлөг алдагдчих болно. За биений юмны мөчлөг алдагдана гэдэг чинь нөгөө л фолликул хөгжих процесс тэр юмнууд маань алдаа гарах боломжтой гэсэн. Нэгдүгээр. За хоёрдугаарт өндийн эсийн чанарт нөлөөлдөг. За энэ бол бүр нэлийн ингээд судлагдсан зүйл байгаа. Тэр тусмаа өршөлжүүлэн суулгах эмчилгээнд дээр бол маш их судлагдсан. Одоо юу гэдгийг бамбайн дааврын өөрчлөлттэй эмэгтэйчүүдийн эсийг аваад бамбайн даавар хэвийн байгаа хүмүүсийнхтэй ингээд харьцуулаад үзэхэд одоо үр тогтох, цаашаа хөгжих, бластоцист буюу яг нөгөө суулгахад бэлэн үр хөөрөл болох тэр магадлал энэ төр нь үнэхээр бага байт юм байна гэдгийг нь бол тогтоогдсон. Тийм учраас Америкийн юм уу эсвэл Европын нөхөрчгөн холбооноос л одоо жишээлбэл өршөлжүүлэн суулгах гэж байгаа эмэгтэй бамбайн даавар тийм байх ёстой.
тэдээс доошоо одоо TSH даврыг 2.5-аас доошоо байлгаж эмчилгээгээ эхлэеч гэдэг юм. Тийм зөвлөмж өгсөн байна. Хэрвээ тэрнээс дээш эхлэх юм бол магадгүй нөгөө шилжүүлэн суулгах эмчилгээний амжилтанд нөлөөлж магадгүй учраас. Тэгэхээр өндгийн эсийн чанарт нөлөөлдөг байх нь. За яагаад гэвэл нөгөө нэг фолликулыг бүрдүүлж байгаа эс байгаа штэ тий. Тэр эсүүдэд нөлөөлдөг. Улмаар фолликулын шингэн бас бамбайн давар тодорхойлогддог. Тэгэхээр тухайн өндгийн эс чанартай байх хэсгэд нөлөөлдөг. За хоёрдугаар нэг бас их яригддаг юм нь болохоор умайн гаднах жирэмслэлт. Тэгэхээр хэдүүлээ санаж байгаа бол үрийн хоолой үйл ажиллагааг ярихдаа үрийн хоолойд бол эрэгтэй эмэгтэй эсүүд хоорондоо нэлээд үр тогтно. Тэгэнгүүтээ цаашаагаа ингээд travel хийгээд буюу наашаа одоо умайн хөндий рүүгээ ингэж явж байгаа. Тэгээ умайн хөндийдээ орж ирээд бэлэвдэх хэвээр. Тэгэхээр энэ транспорт одоо хийхэд одоо үрийн хоолой өргөн хэсгээс одоо найрын хэсэг рүүгээ умаа руу ингэж чиглэсэн хөдөлгөөн, за тэрэн доторх эсүүдийн намирсан хөдөлгөөн энэ төр бол чухал гэдэг байна. Тэгэхээр бамбайн даавар тэр үйл ажиллагааг нөлөөлчихнө гэж үздэг. Тийм учраас бамбайн дааврын дутагдaltaй үед нөгөө аялаад наашаага ярих хэвээр үр хөврөл маань тэгж чадахгүй тэндээ байжгаад тэгээ бэлэгдчих магадлалтай гэж үздэг. За тийм учраас бас олон дахин одоо умайн гаднах жирэмсэн болж исэн тохиолдолд бол заавал бамбайн дааврыг шалгах шаардлага байгаа гэсэн. За дараагийн нэг бас чухал зүйл нь болохоор өсөлтгүй жирэмсэн зулбалтад нөлөөлдөг. За ер нь өсөлтгүй жирэмсэн зулбалт бол нэлийн юм өргөн ойлголт байгаа. Маш олон хүчин зүйл нөлөөлнө. Маш цөөхнийг нь л бид нэр хянах боломжтой. Тэр шалтгаануудын ихэнх шалтгаан дээр бол бид нөлөөлж чаддаггүй байна. Өөрөлдмөл тэрнээс өөрчлөсөн сэргийлэхэд хэцүү зүйл байдаг. За тэгэнгүүт нэг шалтгаан нь бидний өөрчлөсөн сэргийлж чадаж болох нэг шалтгаан нь бамбайн дааврын өөрчлөлт байхгүй. Өөрөлдмөл тухайн эмэгтэй бамбай хэвийн одоо тэ жирэмслэг байхдаа асуудалгүй ажиллаж исэн. За гэтэл жирэмсэн болоод нөгөө түрүүн ярьсан хэрэгцээ нэмэгдээд ирэнгүүт бамбайн дааврын үйл ажиллагаа 2-3 дахин нэмэгдээд хангалттай бамбайн даавраа ялгаруулад хүүхэд өсөж хөгжих боломжийг олох хэрэгтэй байна. Гэтэл зарим эмэгтэйчүүдэд тэр үйл ажиллагаа нь явагдаж чадахгүй байх жишээ. Тэгэх юм бол нөгөө бамбай маань дутагдана, хүүхдийн өсөлт маань зогсох эрсдэлтэй гэдэг. За тийм ч учраас өмнө нь өсөлтгүй болж исэн, олон зулбж исэн тохиолдолд бол заавал бамбайн дааврыг шалгах ёстой. Жирэмслэхээс өмнө үзэх ёстой, жирэмсний дараа үзэх ёстой. За тэгээ шаардлагатай бол жирэмсний явцад хэд удаа хяндаг байна. Тэгээд одоо эхний 3 сард нь ямар байх юм те, дараагийн 6 сард нь ямар байх юм, бамбай амиа уух юм уу, уухгүй юм уу ч гэдэг юм уу, тэр нь хүн болгон дээрээ шинжилгээнийхээ хариунаас хамаарат ингээд ялгаатай гарч ирдэг. За энэ бол нэлээд чухал ойлголт байх нь. За дараагийн нэг нөлөөлдөг хүчин зүйл нь болохоор умайн састад нөлөөлнө гэдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө умайн салстан дээр үр хөврөл очиод имплантац олж ирсэн болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр процесс бас нөлөөлдөг ажиллах юм ба гэсэн юм судалгаанууд явагдаад байгаа. Гэхдээ яг эцсийн байдлаар тайлбарсан юм бол одоохондоо байхгүй байна. За дараагийн нэг зүйл нь болохоор хүүхдийн өсөлт хөгжилтөнд, хэвлэлт хүүхдийн өсөлт хөгжилтөнд нөлөөлнө гэж үздэг. За жим багтай юм уу, эсвэл нөгөө ургийн өсөлт баригдах хам шинж гэдэг өөрөлдмөл хугацаанаасаа жижигхэн байгаад байх тийм. Тэр одоо зүйлд бол нөлөөлнө гэж үздэг байна. Тийм учраас ер нь жирэмсний витаминууд бас юм йод агуулсан жирэмсний витаминуудыг бас бид нэр зөвлөдөг. Тэр нь болохоор йодын тусламжтайгаар таны бамбай булчирхаад байгаа даавар нийлэгч процесс одоо хэвэн явагдах боломж олгож байна гэсэн үг байна. За ийм юмнуудад нөлөөлдөг. За яг хөө жирэмсний төрөөд гараад ирсэн хүн тий одоо жишээлбэл баг зэргийн дутагдaltaй байж байгаа амжилттай төрөөд гараад ирсний дараа хүүхдэд яаж нөлөөлж байна гэсэн судалгаанууд бол байгаа. Гэхдээ тэн дээр бол нэг айхтар одоо өсөлт хөгжлийн хоцрогдол юмнууд бол гайгүй гэж үздэг. Гэхдээ хэрвээ нөгөө өсөлтийнхөө энэ эрчимтэй үед хүүхдэд маань өөрт нь тий йод дутагдаад өөрт нь бамбайн дутагдал одоо явагдах юм бол одоо тархины өсөлт хөгжил, тэ оюун ухааны өсөлт хөгжил, тэгээ бие махбодын өсөлт хөгжилд нөлөөлөх гэсэн. Тийм учраас бас энэ талаар танил дээр бас анхаарах хэрэгтэй гэж бодож байна. За тэгвэл бамбайн дааврыг яаж онцлох вэ гэдэг. Одоо бамбайн дааврын дутагдал юм уу ихтлээ яаж онцлох вэ гэдэг асуудал. За мэдээж мэдвэрт
эмэлзэн шинж тэмдгүүд байгаа. За хоёрдугаарт бол цуснд нь бамбайн даавруудыг шалгадаг. За юуг шалгадаг вэ гэхээр TSH гэдэг даавар. За тэр нь болохоор өнчин тархинаас ялгардаг нөгөө бамбай булчирхан үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг ийм даавар байгаа. Энийг шалгана. За дээрэс нь бамбай булчирханаас нь өөрөөс нь ялгарч байгаа T3 болон T4 даавруудыг шалгана. За энэ бол эхний ээлжинд хамгийн эхний ээлжинд үздэг дааврууд. За энэ дээр ямар нэгэн өөрчлөлт байхгүй байх юм бол цаашаага заавал бусад шинжилгээнүүдийг давтгаалгүй. Харин аль нэгэн дээр өөрчлөлт байх юм бол цаашаага одоо бамбайхаа үзэх юм уу? Эсвэл одоо нөгөө антибоди гэж хэлдэг байхгүй эсрэг биеуд. Өөрөөр хэлэх юм бол бамбайн эдийнх нь эсрэг өөрөө ийм дархлааны эсүүд үүсээд тэгэд ингээ бамбайгаа одоо юу гэдэг гэсэн үг. Үйл ажиллагааг нь алдагдуулаад байна гэсэн үг. Тэр антибоди энтер байна уу ч гэдэг юм уу. Өөр бусад ингээд шинжилгээнүүд шаардлагатай бол одоогийнхоогоор гарсан өөрчлөлтөөс биопси буюу эдийн шинжилгээ авах ч гэдэг юм ингээд цаашаа явна гэсэн үг. Тэгэхээр эхний ээлжиндээ л ямар ч байсан дааврын шинжилгээ авна. Хэрвээ дааврын шинжилгээнд өөрчлөлтгүй юм уу эсвэл бага зэргийн өөрчлөлт байх юм бол заавал тэрийг цаашаага өөр шинжилгээнүүд өгөх шаардлагагүйгээр тэгээд явна гэсэн үг. За тэгэнгүүт нэлээд бас ийм биднэрт мэдээлэл өгдөг маш анхаарал татах даавар нь болохоор TSH гэдэг даавар нөхгүй нөгөө өнчин тархины даавар чинь гэсэн. Тэгэхээр тэрний хэмжээ бол их чухал. За тэр өсөөдэн гэдэг чинь танд бамбайн даавар дутагдаад байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тарих бамбайгаа ажилуулахын тулд TSH даавраа өсгөөд байгаа хгүй. Гэтэл тэр өсөөд байгаа дааврыг чинь аваад бамбай хангалттай хэмжээнд ялгаруулахгүй учраас дахиад өсгөөд байгаа гэсэн. Тэгэхээр өндөр л байх тусмаа таны бамбайн одоо дутагдал нэлийн гүнзгий байна л гэсэн утгатай. За тэгээд ер нь бол биений эмний 3 дахь өдөр одоо жишээлбэл өргөдлийн эмнэлэгт энэ төр хандхад бол цаавал бид бамбайн дааврыг шалгадаг. Тэгээд шаардлагатай бол одоо бусад эмчилгээг зөвлөх юм уу эсвэл дотоод шүүрлийн эмчт үзүүлэхийг зөвлөөд ингээ хяналтанд нь орохыг бол зөвлөдөг байх нь. За нэг анхаарах юм. Хэрвээ та бамбайн одоо бага зэргийн дутагдaltaй байна гэд тэ өршөлжүүлэн суулгах эмчилгээний явцад эсвэл жирэмсэн болтлоо ингээд танд ийм уугаарай гэд эмчч нь өгсөн бол ерөөсөөж дасалж мартаж дураараа зогсоож болохгүй. Яагаад гэвэл энэ ханиад биш байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол эм уугаад идэгчлээ эмээ зогсоо биш. Дутагдаад байгаа учраас үйл ажиллагаа нь таны хэрэгцээг дийлж чадахгүй байгаа учраас бид нар гаднаас албаар бамбайн дааврыг чинь ингээд шууд өгч байгаа. Тэрийг ерөөсөө дасалж мартахгүй. Хэрвээ та зогсоох юм бол дахиад дутагдал нь гараад. Эмээ ууж явах явц чинь сайхан TSH даавар буугаад хэмээн хэмжээнд хүрчин. Тэгэл эмээ зогсонгууд чинь буцаал ингээл эргээд хэвийн нөгөө байдалд орчин гэсэн. Тийм учраас маш анхааралтай, маш болгоомжтой, одоо хариуцлагатайгаар уух хэрэгтэй. Тэгээд хүмүүс болохоор дааврын эм гэдгээс найгаад байдаг байхгүй намайг таралуулсан турaan гаш нөлөө ихтэй юу гэдэг үгүй. Ямар ч тийм байхгүй. Яагаад гэвэл энэ бол тухайн хүний бие махбодод байдаг дааврыг нь л өгч байгаа байхгүй. Тэрнээс биш өөр ямар нэгэн нэмэлт тийм дааврыг өгөөгүй. Тийм учраас тунаа нэгтээгүй л бол айхан байхгүй. Ямар ч одоо тархалах тураах юмд бол оролцохгүй. За дээрэс нь бүр хүүхдэд тээж явах үед хүртэл уухыг зөвлөдөг. Тэгэхээр ямар нэгэн хүүхдэд тийм одоо гаж хөгжил энэ төр үүсгэх эрсдэл бол байхгүй, ямар ч асуудалгүй. За дараагийн нэг анхааруулах юм хэрвээ та бамбай юм ууж байгаа шинжилгээ өгөх болвол эмээ зогсоочлоо. Яагаад гэвэл тэр эмний тусламжтайгаар бамбайн даавар чинь ихэр болж ийн, засарч ийн үү, бид нар тунгаа нэмэх юм уу, яах юм гэдгийг шийдэх гэдэг байгаа байхгүй. Тийм учраас хэрвээ та зогсоочих юм бол нөгөө даавар чинь өсөөд тэгэл энэ юм ажиллахгүй байгаа мó яач уу гэл ингээл тийм худлаа хариу гарна гэсэн үг. Эмчилгээний төлөвлөгөөнд буруу одоо шийдвэр гаргахад хүрнэ гэсэн үг. Тийм учраас ерөөсөө дураараа зогсоож болохгүй. Тэг хүмүүс маань болохоор шинжилгээ өгөх гэсэн юм чинь би уугаагүй гэдэг болохгүй байх нь дандаа ерөөсөө тэрийг таслах, тэрийг болох ямар ч шалтгаан бол байхгүй байх нэ. За тэгэхээр ийм зүйлийг бол анхаарна. Тэгээд мэдээж L-тироксин ч юм уу одоо тэр бамбайн эмийг уухад бол тодорхой яг ийм юу тавьдаг одоо уух дүрмтэй хосоо одоо энэ дээр усаар даруулахгүй ч гэдэг юм уу зажлахгүй шууд залхин тодорхой хугацаанд хүлээж аваад хоолоо идэх гэсэн ийм юмнууд бол яригддаг. Тэгэхээр яг тэр зааврын дагуу бол маш анхааралтай сайн байх хэрэгтэй. За тэгээд жирэмсэн байх үед бас
уун. За тэрийгээ бас мөн тосолж мартаж ерөөсөө болохгүй. Тэр бол бибигийнх нөхцөл төвшөлт нөлөөтэй байгаа учраас маргааш анхааралтай савах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бамбайн дааврын маань ийм чухал учраас бид нар заавал шалгаж үздэг байх нь зөвхөн жирэмслэхэд биш те. Дахиад хүүхдээ одоо тээж төрүүлэхэд хүртэл маш чухал үүрэгтэй ийм даавар байдаг байх нэ. За тэгэхээр бол хэрвээ та жирэмслэх орлого энэ хийх гэж байгаа бол бас эмчтэйгээ ярилцаад бамбайн даавруудаа шалгуулад үзээрэй гэж зөвлөмөр байна. За ингээд өнөөдрийн дугаар маань бамбайн дааврын тухай ерөнхий ойлголт байлаа. Тэгээд илүү одоо дэлгэрэнгүй мэдээлэл энэ төр авахыг хүсэх юм бол хянагдж байгаа эмчтэй энэ төр сайн хэлээд талаар сайн тайлбарлуулад аваарай гэж зөвлөмөр байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.